спорт залны барилга 3 жил одоо спорт зал гадаа хичээлж байгаа. Өчтөр тэр дэлгэрэж авалт би гараараа авчиж өгсөн тэр төсөв барилга хөгжлийн төвийн дүгнэлтийг Наранбаяр сайд өгөхөд би Наранбаяр сайдын гарт нь өгсөн. Тэгсэн чинь сургууль гэдээ хассан байгаа. Сургууль биш тэр сургуулийн спорт зал байх гэсэн болохгүй төсөв нь гарцаа. Тэрийг нэг одоо гадаа хичээлж байгаа өвлийн үед нь тэрийг нэг анхаарч үзээш гэдэг хэлмээр байна. За сангийн сайд болдын жавхлан хариулт өгье. За бэсэг шөнө энэ таны хэлж байгаа энэ санал чи яг заалны их засвар гэсэн тийм эдийн засгийн ангиллаараа санал нь яамнасаа ирээгүй юм байна шүү. Тэгэхээр яамн дээрээ одоо шалгуур даваагүй гэсэн үг. Зураг төсвийн дутуу байсан уу? Эсвэл одоо хуучин зураг төсвтэй байсан уу? Эсвэл тэр ирэмбэрээ судлагдаж гарч ирээгүй юу? Санал ирээгүй юм байна шүү. За Наранбаяр сайд нэмж хариулт өгье. За баярлалаа. Энэ Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумын сургуулийн спорт залыг 3 дахь жилдээ бариулах юм саналыг оруулж ирсэн. Тэгээд энэ дээр бол бас энэ төсвийн тухай хуулийнхаа шаардлагын дагуу батлагдсан, магадлагдсан ийм зурагтай байх ёстой. За энэ шаардлагыг бол хангасан. Харин бүлэг дүүргэлт ачаалт хэрэгцээ шаардлага одоо байгаа байрны дац ачааллыг бас тооцох ёстой. Тэгээ энэ дээр бол дан спорт зал байгаа учраас энэ бол Ирэмбийн дээгүүр орж ирч чадаагүй хасагдсан. Бид бол бас саналаа бол явуулсан боловч эн чинь нөгөө ажлын хэсэг дээр яригадаад ингээд Ирэмбийн дээгүүр дан спорт зал гэдэг утгаараа бол ороогүй. Бид 3 ээлж рүү орох эрсдлийг бууруулах сургууль цэцэрлэгийн барилгыг төрүүлж барих гэсэн ийм одоо шалгуур үзүүлэлтээр ингээд явсан учраас энэ ороогүй байна. Энэ цаашдаа ярилцаад энийг хэрхэн одоо томьёолох уу гэдэг асуудлыг бас ярих боломж бий гэж харж байна. Баярлалаа.